Таглах нөгөөлөжүүдий Намайг бодод дундөнгөөсөө Цааныг гүнэг гүйсэн үе намуухан айд состох юм Өтгөр цунарнаас мэсэрэ Яасан мэцгано бичлэгтэй татамарлаа. Өнөөдөр би манай гэрийн хамгийн их хэрэгтэй, хамгийн хэрэглэгддэг 5-6 тийм цахилгаан барааны, электрон барааны төрлийн юмыг та нартай хуваалцъя гэж бодсон. Тэгээ хэрвээ хэрэгтэй гэж бодсомаар та нар ч гэсэн бас гэртээ аваарай. Яг эсвэл авах гад эргэлдэж байгаа ч юм уу байх юм бол хэрэг болж магадгүй гэж бодоод тийм бичлэг хийх гэж байна. Түрүүчийн бичлэгэн дээр ядарсан харагдаж шүү, бие бодорой гэд хэд хүн коммент бичсэн байсан, санаа тавьсан та нартай баярлалаа. Ингээ ядархайн тухайд бол ялтчгүй 7 дахь сар одоо ер нь бол би хүндрээд ядарч эхэлж байгаа. Дээрээс нь нөхөр гэртээ байхгүй зөвхөн хагцаан бүтэн санд ирдэг ажилд орсон учраас ер нь бол ганцаараа бих юм хийж байгаа, холондоо цуглуулахаас хэсвэлээд гадаа гарч гэрт орж им гихчээр юм болгоно хийж байгаа. Тэгээд яхаа жоохон ядарч байгаа. Гэхдээ гайгүй хүүхдүүд маань хантай байгаа. Хүүхдүүд маань их тусалж байгаа. Тэгээд тэр бичлэгнээр бол нүрэ будааг байсан болохоор бүр ядарсан харагдсан юм болов уу гэж бодоод өнөөдөр нүрэ бодсон байгаа. Бас арай цоглог харагдаж байна. Дээрээс нь нөгөө нэг цусны шинжилгээний тухайд ярахад би дахиад нэр очиж цусаа өгсөн хараа. Нэг юм глюкоз гэлөө. Тэр нь жоохон их байна гэд яг цэгэр өглөө өлийн хэлгэн дээр очиод 4 удаа цаг тутамын зайтай ингээд амар болоод хатгуулаад голтол арилааг байна. Тэгээд хэрвээ сахар ихтэй байх юм бол заалгана гэсэн чинь заалгаагүй. Тэгэхээр гайгүй гарсан юм шиг байлээ. Тэгээд ер нь бол сэтгэл санаа ч ихсэн гайгүй байна. Нүрэ бутсан байна. Өнөөдөр та нартай цоглог царайтайгаа уулзж байгаа да таатай байна гэж. Унтлагын өрөөндөө ороод ирсэн байгаа юм чинь унтлагын өрөөндөөс шууд эхлэе. Хамгийн их хэрэглэгддэг зөвлөд гэж байгаа штэ. Энэ нэг юм байгаа. Энэ та нарт юу шиг харагдаж байна? Эндээ юм удирдлагатай. Ингээд хасаачдаг. Ингээд үүлдэг дээр нь дарч хамаал эргэждэг. Dyson гэдэг брендийн юм синс байгаа. Тэгээ зөвхөн синс биш, доороо энэ хэсэг нь бол агаар цэвэршүүлэгч. Ингээд агаарыг сорж аваад цэвэршүүлээд гадагшлуулдаг гэж байгаа юм. Тэгээд энэ болохоор ер нь бол энэ зуны улирал, зун хавар за ер нь бүхий л үед байнга ашигладаг. Ингээд 10 хүртэл ихтэй. За 10 дээр нь явах юм бол иймэрхүү хэлээд. Хаврын үед харшлаа сэргийлээд авч исэн. Тэгээд унтлагын өрөөндөө тавьчингууд агаар сэлбэгдэд их гоё байдаг. Тэгээд энийг бол 100 цагийн үед байнга ашиглаж байгаа. Оройдоо шөндөө бол байнга хасаадаг. Тэгээд дээрэс нь янз бүрийн хиншүү гарсан үед бид нар чинь монгол хүмүүс учраас бас хуушур мушур хийнэ. Тэгэнгүүт хиншүү гарчингууд энийг хасаачингууд дорхноо арилждаг хиншүү. Тэгээд энийг хэрвээ Dyson брендийн энийг аваагүй хүн байх юм бол хэрэгтэй шүү гэж хэлье. Дээрээс нь ийм жижигхэн ч байд юм бэлээ. Иймэрхүү тэгээд халуунаар үлээдэгч байд юм бэлээ. Пар маягаар ашигладаг. Тиа ийм нэг юм байна. Ийм нэг юм байна. За энэ яадаг ийдвэ гэхээр гэрийн өрөөний чигийг соруулж авдаг.
Та нар харж байгаа бол доор нь ус агаад энэ чинь ингээд энэ өрөөнөөс гарсан чиг гэсэн үг. Америк бол амар чигтэй байдаг. Ялангуяа зууны үед тэгээ бороо орчих юм бол бүр амар чигтэй. Манай Монгол шиг бороо орохоор нэх гоё гараал сэрүү татсан тийм гоё биш. Бороо орчих юм бол бүр амар бөхчм чигтэй байдаг. Тэгэнгүүт ингээд өрөөний ялангуяа унтлагын өрөө амар сонио их чигт татаад байдаг. Тэгээ хам хүнжил ормор ингээд чигтэй нойтон болчдөг. Би тийм юм амар дургу. Тэгээд энийг манай найз өгсөн. Тэгээд энэ болохоор бид нар ер нь бол шөндөө бол их асаадаг байгаа. Тэгээд хаяа бороотой үед бол өдөржингөө асаачдаг. Зөвхөн унтлагынхаа өрөөнд. Тэгээд энэ ус бол за бид нар унтахтаа 8-аас оройн 8-аас өглөөний 8 хүртэл асааж байгаа. Тэгээд унтраачдаг. Тэгээд энэ бол нэг 4 хоногийн хонсон. Хоноход ийм их чиг гардаг гэсэн үг. Тэгэхээр амар чигтэй байгаад хэрвээ гэрчин чиг татаад байдаг бол ийм чиг сордог юм аваарэ. Маш хэрэгтэй шүү. Энээс том хэмжээтэй байд юм лээ. Тэр нь бол бүр сайн сордог. Энд ихтэй манай жижигхэн өрөөнд бол яг таардаг. Маш хэрэгтэй байгаа. За энийг аваарай. Энийг санал болгож байна. Гэрт байхад маш хэрэгтэй шүү. Хэрвээ гэрчин чигтэй болвол. Ер нь бол чигтэй газар амьдрах айгу муу гэсэн штэ тий. Чиг бом мам гэдээ ярьдаг штэ. За 3 дахь нь дараагийнх нь ёо 5 алхам явах гэж яг л юм. Зэ энэ нэг юм байна. Энэ яадаг вэ гэхээр түрүүний тэр хараас тэрний яг эсрэг нь тэр нь чигийг соруулдаг бол энэ нь өрөөг чигтэй болгодог. Тэгснэ хоёр талдаа тавьцаа. Тэгээ хаяа энийг асааснаа тэрийг асаацсан байж тээ. Яах гэж байгаа. Чигтэй болгомоор байгаа мó, чиггүй болгомоор байгаа мó тий. За энэ яагаад хэрэгтэй вэ гэхээр өвлийн улиралд ялангуяа хэрэгэлдэг. Өвөл тэгээд хаврын үед яагаад гэхээр нөгөө манай хүүхдүүд томооч гайгүй манай судар жоохон ханаа түрээд идэг өвөл болохоор тэгээд энгийн ханаад биш астмтай нөгөө mild тийм хөнгөн хэлбэрийн астмтай гэж онцлогдоод байгаа. Тэгээд ханаа түрхээр ер нь бол айгу хүндэрч ханаадаг. Заавал имлэг явах хэмжээний болдог байхгүй. Тэгээд энэ эдэг яг ойрхон ингээд асаагаад шин асаачих юм бол астмд амар хэрэгтэй байдаг. Агаар чигшүүлээ чигтэй агаараар амьсгалахаар хамрын хөндийн амьсгалын зам нь нэгдэд амьсгалахад нь хэрэгтэй байдаг. Хэрвээ бага насны хүүхэдтэй аль байх юм бол бас хэрэгтэй шүү. Чигтэй агаартай байхад бас хэрэгтэй байд юм л шүү. Тэгээд ер нь бол Америкт хүүхд ханаа төрөх юм бол антибиотик өгөхөөсөө илүү өрөөгөө ингээд агарын өрөөгөө чигшүүл тэгээд халуун бүлийн шингийн юм сайн өглөх гэж эмчнэр зөвлөд юм байлээ. Тэгээд тэрний дагуу энийг авсан. Энэ бол айгүй хэрэгтэй байдаг өвлийн улиралд. За хаврын улиралд бас нөгөө хамар тагчраад ахаар усаачгууд хамар тагчрахаа гайгүй болчдөг. Ийм нэг байгаа. Тэгээд энийг бол humidifier гэж нэрлэдэг. Агаар чигшүүлэгч гэж нэрлэдэг байгаа. За манай унтлагын өрөөнд ер нь бол энэ 3 электрон бараа байна. За дараагийнх нь харагдаж байна. Би ийм тоос аргач авсан байгаа. Залгуургүй. Саяхан нэг сар гарны өмнө авсан. Энэ бүр амар таалагдж байгаа. Миний ажлыг бүр маш их өвчилж байгаа. Урд нь ч нөгөө залгууртай нэг хүнд тоосоор очоо ингээл гаргаал өргөөл тэгээ жирэмсэн болсныг хэлэхүү амар хүн юм өмөрөхөр амар хэцүү байгаадсан. Тэгээд энийг авсан ч юмор амар ямар залгуур малгуур ахгүй. Залгууртай болохоор нөгөө энэ өрөөндөө байж байгаа л нөгөө өрөөндөө оронгууд залгуураас салгаал залгуур нь хүрхгүй амар ядаргаатай байгаад байдаг шүү дээ. Энэ болохоор ямар ч тийм асуудал байхгүй. Дээрээс нь ийм хөнгөө. Тэгээд энийг авсан чинь манай хоёр хүүхэд бүр байнга тоосоо соруулаад амар. Энийг гол нь яаж цэнгэлдэг вэ гэхээр энэ нь ингээд батарей нөхгүй.
За энэ болохоор нөгөө батарей цэнэглэгч нь хан дээр тогтоогоод тэгээ залгуурыг нь залгаад тэгээд ингээд хийчихнэ. Тэгээл залгаад нэг 4-5 цагийн дотор ингээд цэнгийн дүүрчдэг. Нийлэгдсэний дараа болвол ер нь бол 3-4 хонд юм л шүү. Ийм их тоос гардаг. Харагч байна уу? За энэ тоос орогч нь бол би амар дуртай байгаа. Хэрвээ та нар тоос орогчоор шинжлэх байгаа бол энэ залгуургууг аваарай гэж зөвлөе. Тэгээд ер нь бол Монголд ч ер нь байхгүй болцсон юм лээ шүү дээ. Тэгэхээр энэ бол гэр эзэгтэй ажлыг асар их өнгөвчлөг хийдэлээ шүү. Энийг би зөвхөн Amazon-аас харж агаад сэтгэл ревю уншиж агаад авсан ийм нэртэй газрах юм байна. Түрүүний нөгөө Dyson шиг Dyson компани, Dyson брендийн бас ийм тоос орогч байт юм лээ. Тэр нь бол арай үнэтэй байсан. 500 гаруй 600 700 гэдэг янз бүр байт юм лээ доллар. Тэгээд энийг болохоор би $259 авсан. Дундаж үнэтэй. Энэс хямдханч байсан. Тэгээд би дундчин л авсан байгаа. Тэгээд I'm so happy. Энэ битүү чанагч байна. Манай битүү чанагчтай найзууд яагаад надад ихтэй хэлээг юм бэ? Нэг юм амархан гэж ийм хэрэгтэй гэж надад хэлэхгүй яваа. Би дөнгөж саяхан л авлаа шүү дээ. Та нар ямар амиа юм бэ? За энэ ч амар хэрэгтэй хэдэлээ. Энийг би бас Amazon-аас хэдэн доллараар авлаа? $50 авлаа. Энэ бол үнэхээр амар юм байлаа. Дотроо будааг шагчиг юм савтай. Тэгээд бүх юм энэ дээр йогурт хүртэл хийж болтой юм байна. Будааг 10 минутын дотор агшаад юм байлаа. Будааг шааж үзсэн. Дээрэс нь би meat stew буюу нөгөө юу хийж үзсэн. Юу гэдүүлээ. Душон хийж үзсэн. Тэгсэн чинь амар амархан юм байлаа. Бүх юмнуудаа хэрчиж хийгээл энэ дээрээ дараал 30-40 минутын дараа амар гоё зөвлөх юм болоо гараад ирт юм байлаа махан. Тэгээд slow cook гэж soup хийж болж гин. Агшаамал хийж болж гин. За ингээд хоолой хүртэл зүгээр ингээд хураад идчих болох юм байлаа. Энэ бол асар их хэрэгтэй мэлээ. Гулаш хийж үзсэн. Будаа агшаагаал будаа агшаагч нэрээ тэгэл махаа шийжэл гараал хүүхдүүдтэйгээ хамт баси орчол, пүүл орчол амар ядраал халууцаа өрсөөл орж ирээл үзэнгүүт ингээд бэлэн болцсон амар. Тэгэхээр гэрээдтэй нарт заавал байх хэрэгтэй билээ шүү. Би дөнгөж саяхан авсан. Тэгээд ихтгэн авдаг байж гэж амар харамссан. Гэтэ би ч гэсэн авсан болохоор одоо бүх гой юмнуудыг хийж үзнэ, ингээд туршиж үзнэ гэд ботцсон байгаа. Тэгээд та нар бас аваагүй байвал аваарай. Авсан ийм юмтай хүмүүс бас юу хийж болт юм бол доор бас комент бичээрэй. Би бас туршиж үзмээр байгаа шүү. За ингээд энэ 5 дахь нь болж байна уу те? Тэгээ 1 3 4 5 дахь нь. За 6 дахь нь гэх юм бол миний бодсноор кофений машин та нарт бас хэлмээрээсэ. Би даанч хураацсан байна энд байхгүй. Нөгөө кофе ууж болохгүй учраас Nespresso-ийн кофе машин манаас төрсөдөр бэлгэлсэн. Тэрийг би байнга хэрэгэлдэг. Өдөр болгон кофе уудаг гэсэн амар гоё кофе шопны шиг гардаг. Үнэхээр гоё кофе. Цайхан кофе уумаар шүү. Тэгээд даанч одоо ууж болохгүй учраас далт хийцэн байгаа. Тэгээд хэрвээ кофений дуртай хүмүүс ахын бол тийм кофений машин бас сонирхоорой. За тэгээд ийм юмнуудаа та нартай хуваалцсан. Хэрэгтэй санаа оноо өгсөн юм байвал лайк, шеэр хийгээрэй. Дараа уулзъя. Bye. Bakit bibitaw halkane?